За баярлалаа. Улсын хурлын дарга ирэх гишүүтэй. Улсын хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-4 дахь хэсэг улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15-1 дахь хэсгийг тус үндэслэн заасны дагуу байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо энэ оны 2 сарын 8-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дараах санал дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд оруулж байна. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргад улсын хурлын гишүүн энэ бишийн мөнх хүчрийн нэрийг дэвшүүлсэн улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн саналыг хэлэлцлээ. Байнгын хорооны даргад улсын хурлын гишүүн мөнх хүчрийн нэрийг дэвшүүлэхээр хурлаанд оролцсон гишүүд санал нэгтээ дэмжсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүтэй улсын хурлын гишүүн мөнх хүчрийг аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. Нэр дэвшигч улсын хурлын гишүүн мөнх очрыг дэмжиж санал хураалт явуулж байна. За 46 гишүүн санал хураалтанд оролцож 39 гишүүн зөвшөөрч 84.8% саналаар мөнх очрог гишүүнийг дэмжлээ. Нийгмийн